1970-аад он бол их бүтээн байгуулалт эд өрнөсөн нийгмийн эдийн засгийн хөгжил өөдөө тэмүүлсэн он жилүүд байлаа. Хөвсгөлийн хязгаар нутагт ч мөн бүтээн байгуулалт эд өрнөж үүнийг дагсан хөгжилч мөн өөдөө байсан он жил юм а. Энэ он жилүүдэд далайн хөвөөнөө ирээдүйн Монгол орны хөгжилд гар бие оролцох ирээдүйн эзэд сурч боловсрч байсны нэг нь 1975 оны хатгал 10 жилийг төгсөсөн 10-ын А анги, 10-ын Б ангийнхан билээ. Өнгөрн модсон цаг хугацаа бүхэн түүх болгон үлддэг. Энэ түүхийн эзэд 50 жилийн хойно 5-10 жилийн дараа төрлөх сумандаа эргэн ирж төгссөн сургуулийнхан алтан босгоор дахин алхаж дурсамж уулзалтаа хийлээ. 100-ны түүхтэй хатгалын 10 жилийн сургуулийн түүх бол хөвсгөлийн боловсролын түүх юм. Энэ түүхийн 10 жил төрлөх сургуулийнхаа түүхэн намтрыг бүтээлдсэн банзай багштай 10-ын А анги, механик багштай 10-ын Б ангийнхан гэгээлэг дурсамж бүхнээ эргэн саналаа. Энэ дурсамж эрдмийн замд хөтөлсөн ачид багш, найз нөхдийн гэгээн тунгалаг мөчүүд, эдэр залуугийн эрч хүч дүүрэн төрх хөвөрч, алсарч одсон 1975 оны хаврын цэнхэр өдрүүд хэн бүхний санаанд тодхон буулаа. Здравствуйте, ребята! Здравствуйте! Вас через 50 лет. Поздравляю всех выпускников 1975 года, бывшие мои ученики. Поздравляю вас с этим прекрасным днем. Желаю вам крепкого здоровья и большого счастья. Мы пройдем небольшой урок, вспоминая те школьные, детские, радостные, незабываемые годы. Вы вспомните все своих друзей и своих учителей. Все вы помните немножко. Ну, минуточку. Хорошо? Хорошо. А теперь, какое сегодня число и день недели? Кто скажет? Какое сегодня число и день недели? 25 июня 2025 года. Хорошо, спасибо. Молодец. А теперь хочу организовать, повторяя изученные уроки русского языка. Хочу провести небольшую конференцию, то есть по-монгольски «Аха». «Аха» вы ответите на мои вопросы. Победите меня, повторю свою книгу. Хорошо? Спасибо. Эту книгу я написала. Написали, да? Когда я вышла Когда я вышла на пенсию, я стала работать животноводом и еще писать 3 книги. Я перевела 2 повести и несколько коротких сказок, известных турецких писателей. Хорошо, припомните. Понятно. Ну теперь начнем конференцию. Первый вопрос. Доска. Это доска, да? Но какого рода? Доска. Женская. Стол какого рода? Мужской. Какого рода? Хорошо. За никому юхимера шухтимер хими косасосн зөөхөрсөн. Би тэр хүн одоо намайг олсон. Шасараа зөө. Окно стол какого рода? Я средний. Хорошо. Армия, стол какого рода? Мальчиков?
Армия. Армия, аудитория, химия, биология. Следующий вопрос. Директор нашей школы. Как зовут директора нашей школы? Не знаю. Раньше можно. Да? Воен доктор. Раньше был. Когда вы учились? Когда был? Когда был? Кто президент Монголии? Кто президент Монголии? Нынешний. Кто президент Монголии? Хорошо, я знаю. Столица Российской Федеративной Республики. Скажите, Москва. Сколько континентов в мире? Сколько континентов в мире? Мальчик. Пожалуйста. Ну, я так считаю, что этот вопрос, Сколько континентов в мире? ответ будет разный. Некоторые считают 7, некоторые считают 6. Вообще-то сейчас 6 разные будет. Азия, Африка, Америка. Австралия и Антарктида. Самая высшая точка мира. Самая высшая. Самая высшая точка это Эверест. Колумба. Сколько метров? Я не знаю. 48 метров. Молодец, хорошо. Какая птица летает под водой? Какая птица летает под водой? Пингвин. Хорошо. Хорошо. Я Да. программистик. Зимой бежит, летом серии. Что это? Зайц. Хорошо. Что заяц? Зайц. Кто так? Зайц. Еще раз загадка. Красная девица по небу ходит. Солнце. Солнце. Правильно. Самое большое озеро в Монголии. Кусугут. Не, Не-не-не, это Обснов. Правильно. Самое глубокое озеро в мире. А в мире? Озеро Байкал. Правильно. Сколько метров глубина его? Извините, я не помню. 200. Вот, где-то 12 метров. 이따가라 내가 도순 좀. 머리에 내 사과시 머리에 세련 놓고나. 하란사 이렇게 사가 이렇게 도치 두개 이렇게 도치. 하더라 그게. 야 지금 먹는 것도 박초가 더 있는 거니까. Херхилдүүлснэ би на хойд сургууль найрамдал туссан өрөндөс тусна. Эдгэсэн тэгээд намын сам бодод. Тэгээд бүр нэг мэдсэн чинь 100 жил 90 жилээр бас шавнартай байлгсан. Тэгээд бүр намгүй болсон байгаа сайн нэг цогийн хэдийг дахин хэвлүүлсэн. Миний өчүүхэн оюуны бүтээл юм. Нэгдүгээр хараасаа ирчихээд Владимир Серенов, Корений нэр зохиолч. Энэ Корений национальный паркын дарга байсан. Владимир Серенов ба. Тэгээ энэ багш би уушсан. Амбатраач аваа. Энэ зургийг нэштэй миний шав. Одоо миний анхны шав энэ
Агуан Данзангийн Дэнсма гэж охин. Масагад хэвлэх үйлдвэрийн инженерээ төгссөн. Тэгээд тэрний хүү амал төвшин гэдэг энэ туужийг уншаад энэ хүний энэ масрын зургийг нь зурсан. Маш хөөрхөн зурсан. Зураг чимээ хийсэн. Тийм. Баг яг тийм шиг зурсан. Тэгээд энэ хойны Арктикийн тухай одоо судлаачдын хөөрхөн богино өгүүлбэл энэ сайхан сэтгэл шаргоочны тухай үйлдвэргээд нэг юм шүлэг маягийн битсэн юм юу бас өргүүлсэн. За тэгээд та нар яг уу тэгээд дамжуулж уншаад багштай хэлэх юм байвал хэлнэ. За миний энэ тоочиг нь хүүхдийн захиалт батлагал гэдэг шиг сургуулийн багш уншаад тэр хүн намайг яг уу өгж хэлсэн та ер нь тажгүй саалтсан юм шийсэн. Би их баярлалаа. Нөгөө номын наа. 이거 등생에서 나와 없거든. 나 이나 등생도 헐더 막았어. 막거든. 근데 다른 더 асуулт нь ч одоо 10 ангийн наранжрал болоо 10 ангийн эрдэнэ шимэг 5 асуулт талбаруудаар хариуллаа. За 10Б-гийн цоггүй нэг асуулт, 7 сүрэн нэг асуулт, 10 А-гийн харгалгаатай батард нэг нөхөр арай энэ одоо нэг асуултыг утгагүй гэж үү. ойлгомжгүй. Миний сандаар 10 А-гийн наранжрал шаардлага юу дэдгүүрээр дордог үзчих юм болов уу? 어떤 일진지 모르고 도저히 저었다고. энэ ном байна. Товсонгийн олон чимгээд удаан цагаатмаа нэг юм дарга. Одоо доктор Монтукын Чехад докторын зэрэг хамгаалсан. Тэр хүн хоржонтой доктор ном гэдэг ном гаргасан тийм ээ. Тэрийг хандар уншсан биз дээ. Өөр уншихад нэрээ сэтгэл сэгээдэг. Сэтгэл нэг гэсэн үед асин чин бохоо тэр номыг уншихдаа миний сэтгэл зав сэргдэг би. Ястаа энэмсгэл байдаг гэдэг. Тэгээд дараагийнхаа номыг одоо өргөн түмэнтэйгээ хамтар гаргая гэсэн байхаар нь би одоо хөвсгөл нутгийнхаа болон тэгээд тэр хүн чинь говийн хүн тийм ээ доргоо шүү дээ. Тэгээд тэр говийн хүний юунд энэ хөвсгөл хангаан нутгийнхаа юмыг оруулъя гэдэг. Би бас нэлийн юм ирээс сараас чинь ингээд цуглуулж ирсэн байхгүй юу? Тэгсэн тэр хүн маань бурхнаа оронд явсан байна. Тэгээд за хэлгүй юм би чаа энийг ишиг добр ус хайчт юм гэсэн. Тэгээд ном болох шидэ хайр энийг цуглуулсан юм байна. Энд дээр яг аав ээж ах トゥ гийн маань ярьж ирсэн одоо алаг эрдэнэ хатгалчууд одоо нэг далер ташгич хүн байсан шүү дээ. Манай хатгалынхан мэдэн шүү дээ. Тэр хүний бичсэн тэгээ гинтэн жугаадгаа энэ та нарын үеийн багш нарын зураг энэ байгаа байна. Энэ одоо заахны үсэхгүй нэ. хийж байгаа та нар багш нарынхаа нарыг хэлдэг юм. харан ясаараа яагаад та одоо хараагүй. 영국에서 나이 그치죠? 영국에서 나이 어떻게 하라고 어떤 센스? 하나 원다고 해. 내가 어디 하나 할 만한 못 써? 아무 사람들은 이집들이가 너무 이게 같아. 그 박스타 яагаад намаа гэж ходоор ярьдаг юм бэ? Тэгдэг байсан. За энд ийм багш нар байна. Уурдыг нэ 100 гараас доосгорч өг тэнсэр багш аава. Тий. Зөвхөн хоёр нэр бичсэн. Данаа багш аава тогтор хийх. Уурдыг нэ няманга багш маань. Математик. Тий. Намсан орос хэлний. 어머나 봤다. Ховаа найдын. Найдын багш. 네, Монгол хэлний. Канада болсон шанал болсон. За. Манай хэвээр сурна. Яа отогчи. Ил аргачаа багш маань. Отогчи багш. Арыг нэг кэж чулуун баатар ийм.
Солнечный круг, небо вокруг, и сон разрешит, нарисовал он на листе и подписал в руке. Пусть всегда будет солнце, пусть всегда будет небо, пусть всегда будет мама, пусть всегда буду я. Мио оба учительницы русского языка. Поэтому я хочу благодарить своей учительнице за хороший, интересный урок. Желаю вам огромного счастья, крепкого здоровья. Спасибо. Лучше писать. За ангийнхаа андуудтай уулзсандаа маш их баяртай байна. Уулзалтандаа цаг заваа гарган ирсэн найзуудаа, андуудаа 50 жилийн ойн баяр тэр байтугай ардын сургуулийн алтан босхийг алхан орсны бүр 60 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Найз нартаа баярлалаа. Уулзах мөч маань сайхан байлаа. Биднэрт бол орос хэлний одоо анхны мэдлэгийг багш маань өгч ирсэн. 35 жилийн сургуультай багшлаа. 2005 онд тэтгэвртэ гараад тэр хооронд би 5 удаа 8 дугаарыг 5 удаа 10 дугаарыг төгссөн. Тэгээд тэр төгссөн хүүхдүүд маань ерөөсөө надтай баян холбоотой байдаг. Би шавнараар багтдаг. Би их баян хүн юугаараа баян шавнараа. Тэр ертөнцид байхгүй. Яа одоо тэтгэвртэ гарснаас хойш яг надаа мандаа одоо нэг хадгалт 5 үнэтэй. Асаа бүгдээ сагаад харгуй байдаг юм. 14 гоёлын мод тарьсан. Тэгээд энэ хатгалтаа ер нь нийтдээ 600 гаруй мод тарьсан. Энэ хавар болохоос 258 мод тарьсан. 50 жилийн дараа энэ шавнартайгаа уулзж байгаадаа багш нь маш баяртай байна. Хүүхдүүдийн минь хүүхэд төр байна. 50 жилийн дараа уулзж байгаа ч гэсэн хүүхэд төрх нь байна. Маш их баярлж байна. Би 1966 онд хатгалын 10 жилийн дунд сургууль төгсөөд тэгээ улсын багшийн дээд сургуулийн орос хэл утга зохиолын ангид орос суралцаад 71 онд багшийн дээд сургуулаа төгсөөд энэ сургуультай эдгээр авч ирээд 35 жил ажиллаад 2005 онд тэтгэвртэ гарсан. Тэгээ одоо тэтгэвртэ гарах хугацаанд би 35 жил ажиллахдаа 5 удаа 8 дугаар анги 5 удаа 10 дугаар анги төгсгсөн. Олон мянган шавнартай. Би юугаараа баян гэвэл шавнараараа баян, юугаараа багтдаг гэвэл энэ сайхан эх орон,
энэ олон сайхан шавнараараа баярлж бахархаж явдаг юм да. 80-аад оны сурагчдын дүр төрх одоо ямар дүр төрхтэй сурч байсан бэ? Оо 80-аад оны сурагчдад хичээл номд их сургууль шамдаг хичээл ном одоо таслах сахилгуудах тийм ойлголт байгаагүй одоо энэ хоёр ангид би хоёуланд нь орж исэн хичээлдээ маш их идэвхтэй одоо би хичээл дээр үүмүү хичээлдээ тасалж яхахыг өстө мэдэхгүй юм байна да. Маш тэргүүний сайхан хүүхдүүд байсан. Цогхоо, наран жаргал одоо Баатарл, Эс Баатарл, Бэ Баатарл одоо гэх мэтчингийн одоо шилдэг тэргүүний хүүхдүүд анги хамтолно манлайлж явж ирсэн. Эдгээр шавнагтай хамтаад одоо эх орон ард түмэндээ их зүйлийг хийж бүтээгээрээ эргээд тарах хийсэн бүтээлтэй тийм ээ байгаараа гэж одоо хүсье. Эх орноо одоо энэ байгалыг нөхөн сэргээх ой мод тарих тэр ажил Монголынхаа зан заншил үүх түүхээ үр хүүхэд ач зээ нартаа өвлүүлэн үлдээхэд их хувьтай нэмэр оруулж яваараа гэж одоо хүсье өрөөё. Тэгээ эрүүлийн аз жаргал хүсье. Хамгийн гол нь хүн хамгийн чухал юм бол ерөөсөө эрүүл мэнд шүү. Эрүүл мэндээ хамгаалж яваараа. Тэгээ одоо ер нь наад зах нь одоо алхаж гიშгээс өглөө босоод нэг суняачж байгаараа өглөө босоод нэг хэдэн зуун метр бүр алхаж байгаараа гэж одоо хэлье та нар. Хязгаар нутгийн боловсролын хөгжилд хатгалын 10 жилийн оруулсан хувь нэмэр ариун их билээ. Тэр үеийн 3-10 жилийн нэг нь хатгалын сургууль. Хатгал 10 жилд чандам өндөр, цагаан өвөр, хаанх, эренчинлөг, арвалаг, алаг эрдэнэ, улаан улсмаас 7 жилдээ төгссөн хүүхдүүд ирж 10 дугаар анги төгсдөг байв. Банзай багштай 10 А ангийнхан аливаад манлайлдаг шилдэг тэргүүний ангийн нэг байсан. Анхны спорт хөтөлбөрийн нөхөрлөл анги болж пионерын шилдэг бүлэг. Ангийн дараагийн эрдэнэ чимэг нь октябрийн хувьсгалын баярын хөтөлбөрийг орос хэл дээр хөтөж тоон толгой өвдөхгүй, хэлэн төгтөрөхгүй ангийн нэг байлаа. 1975 оны хавар 32 удаа төгсөж эндээс эх орны өнцөг булан бүрлүүд жигүүрээ дэлгэн салан удц босноос хойш 50 жилийг ардаа үтсэн байна. Ангийнхан болвол энэ уулзалтандаа сэтгэлээрээ ирцгаасан та нартай үнэхээр баярлалаа. Мөн уулзалтандаа ирсэн параллель ангийнхандаа ч бас их баярлалаа. Тэтгэлээс айгүй гоё мөшөө тест маш гоё. Эдгээр бол дахиад 5 жил хугацаа бидэрт байхгүй ямар ч үед сайхан байна. Тэгээд тэр үеийн сурагчдын одоо дүр төрх ямар байсан? Тэр үеийн сурагчдын дүр төрх бол одоо асар их хүндлэлтэй. Би бол одоо энэ хатгал 10 жилийн сурагчдын зөвлөл гэж байсан тэр сурагчдын зөвлөлийн дарга энэ төр байлаа. Тэгээд одоо хөрөн байранда контортой энэ төр байсан шүү. Тий. Тэгээд бүлгмээрээ юу яадаг одоо нөгөө өглөөд манай сургуулийн хүүхдүүд мэдчилгээ төвшүүлдэг байсан. Тэгээ багш нар ингээд сурагчдын зөвлөлийн дарга нар юм уу бүлгийн зөвлөлийн дарга нар ингээд төв офисын өөдөн зогсож байдаг. Ирсэн сурагч нар эмэгтэйчүүд нь сайн байна уу гэдэг ингэдэг. Эрэгтэйчүүд нь ингэж мэхэж ясалдаг. Энэ төр тийм байсан. Тэр цаг үеийг дурсахад үнэхээр сайхан байна. Өвлөв бол манай энд чи асар их цас ордог. Тэгээ цасан дотор нөгөө ингэх гэж тэр халтарж яхын тэр тохиолдол зөндөө байдаг байсан шүү дээ. Тэр энэ тэрийг бодоход бол дурсамж их ойрхон сэргэж их гоё байна. Тэгээд ингээ нөгөө олон улс чинь нийт цулахраа ямар гоё юм бэ? Хэлэх үг олдохгүй. Бидний зүйлс авах гэдэг хэцүү дээ шүү дээ. Бөөс марч юмшигтай. Тэр хавтаа сургууль төгсчихсэн тэр нэг хавраа эргээд тавцсан. Яг 70 эжийн өөр бид нар юунд ангийн юу дуулалтад харж байгаа юм. Цахир толгой дээр гараад бүжиглээд сүмөрөө юу 10 хавраа гэдэг дуулаад тэгээд тарж ирсэн.
За тэгээд 50 жилийн өмнөх хаврын тэр өдөр яг нэг захиралгоо дээр 10 дахь хавраа дуулаад эргээлтэй өртлөөд явж исэн байна. Би өчигдөр хүртэл одоо би 18-тай өнөөдөр ч 18-тай л яваад. Нэрэ би өнөөглөө би тэр цагаар толгойд нэг бүжгийн толгой байдیں۔ Тэнд би ганцаараа ирсэн. Тэг ямар гоё юм бэ? Үнэхээр нэр эргээд дуусгуулаа. Эргээд дуусгал хамгийн гоё юм байт юм аа. Анги хоёр мэйсэхэд он сууцагч байна. Тэнд ойрлж байна, өөр амьдууд ойрлж байна. Энэ тэгээд энэ найзуудынхаа өөр хөөгд ас зэнэлт нь одоо энэ 50 жилийн баярын төргийа. Би айлын хорондоо цалтай хүн. Тэгээд яхаа тэр миний цол бол надад хамаахгүй. Ер нь тэр эргээд би 18-т л хөөгд байна үгүй юм яриг байна. Одоо энэ хөвгөөнийг нэг хорондоо олж чинээ санаж яв. Танаагүй баха. Сансан? Бидний дундаас ямар хурандаа ямар алдар цогцолтон төрхийг тухайн үедээ ёстой төсөөлж байгаагүй. Таашгүй байлаа. Тэгээ манай ангиас бол одоо олон дээд мэрэгжилтэн олон цэргийн дарга эмч энтер төгссөнд бол үнэхээр баярлж байдаг. Багш нар ч олон байгаа. Дээд мэрэгжлийн багш нар байгаа. Хан хүүчд олон байна. Ангийнхаа алдыг зөөлхөн хаагаад ингээд явж ирсэн үе одоо тэр бол 50 жил болж одоо би бол банжанаар дэмжтэй байж чичээд одоо насаараа дараагийн менеж болж Төв аймгийн одоо ууган сангаж ухталын сангаж байд урагсын далаа зэлж яваад ирлээ дээ. Одоо энэ дараа ирсэн чи ангийн октод ямар болж хөвгүүд ямар болж сургууль ямар болж ингээд ангийн октод даарахаар ингээ газ дугаа зүүшгэр яг л багийнх нь төрх яг санагдаж байгаа байхгүй. Тэр үед чинь жинхэнэ дайрбэс юм тарсан бид нар чинь яг доогоор янз бүрийн үгтэй. Нуулын нуугд жамтайгаа гэдэг. Өөсөө натаа үнсэлцээ. Тэр үеийн хүмүүс шүү тий. Тий. Яг нөгөө манга гарч ирсэн үе ахгүй юу та нар ч. Дандаа октодтой явж байгаа хгүй. Сайн жирд ярьцэг аваад байсан. Ингээ хоёрхан байна те манай. Оо тийм үү. Юу н анх нэг хэдэн банд нар байгаа. хэдэн хүүхэд танаа ингэ төгсчихсэн. 35 болоо илүү. 35 болоо байсан. 33-аас хэдэн хүүхэд хэдэ. Бид ч 20-ны 30 штэ. Одоо их зөөгөн хичээд байна. 28 төгсөжсэн. Тэгээд ангийн хамт одондоо амьдралд нь ад жаргал, эрүүл инх сайн сайхан бүгдийг хүсэн өрөөё. Үнэхээр сайхан байна. Бид нар дахиж юм бодомж хичээж олдохгүй боломж байхгүй. Ангийнхандаа хандаа та нартай үнэхээр хайртай шүү. Та нар эрүүл инх байгаарай. Дуртудаа наслаарай л гэж хэлээ. 100-ны түүхтэй хатгал 10 жилийн түүхөө болон хөвсгөлийн боловсролын үүсэл хөгжил түүхийн салшгүй нэгэн гэрч түүхийн түүчэн юм а. Намтар түүх ариунтай энэ сургуулийн 1975 оны төгсөлд механик багштай 10 байнгийнхан Эрдмийн ууган их уурхай болсон төрлөх сургуультай 50 жилийн дараа эргэн ирж үеийн олон нөхөдтэй тохоо залхан сууж буйн энэ. Мартагдашгүй сайхан дурсамжаар Элбэг баян энэ анги сургуулийнхаа спорт заалыг барилцаж
хөгжлийн их бүтээн байгуулалтад сурах жахуугаасаа оролцож явцгаасан амт хот 10 жилийн сүүлчийн дууга цэхэр толгой дээр далайн ээжээ харан дууж эх орны өнцөг булан бүрт аж төрхөөр дальжиг хүрээдэлхэн хурцгоос юм. 5-10 жилийн энэ хугацаанд амжилт олол тооцогцлуулж амьдралын түүхээ бүтээж төрлөх сургуультай иргэн ирлээ. Эдний нагуулж байгаа энэ уулзалт бол их хоорхон байх ёстой юм уулзалт гэж би бодож байна. Яг энэ тухай цаг үед тэгэд юугаараа гэхлээр чинь бид одоо тэр олон жил энэ уулзалтыг хийх гэж хүн болгон бодсон байх гэж бодож байгаа. Төрж өссөн газар, төрж өссөн орн, төрж өссөн нууран дээр ирээд зогсчээ. Тэгэхээр одоо мэдээж миний сэтгэл маш өндөр байна. Тэгээд дээр нь одоо миний яг бүр одоо нохон гэдэг шойлоо ноцолж өссөн 10 жил ноцолж өссөн нэг гудамжны нэг үйлдвэрийн талын одоо ноос суугаа үйлдвэр гэдгийг одоо толгын чулууг дурлалцсан улсуудын үр хөвгүүд бол бид нар яа харахгүй юм. Тэгээд тэр ч утгаараа батарт мэтэрээ уулзах бол үнэндээ одоо тийм өгөөр хилшин арахгүй нэг тийм сайхан сэтгэлтэй байна да. Тэгээд энд сайхан байна уу сайхан байна. Бид нар чинь нэгдүгээр ангид орсны 60 жил тэгээд одоо 10 төгсны 60 жил бид нар 10-аас цуг төгссөн. Тэгээд цөмөр одоо 50 жил нэг өөрийнхөө замаар өөрийнхөө амьдралаар явсан. 50 жилийн дараа дахиад уулзсан. Дунд нь уулзсан тийм ээ. 10 онд 35 жил гэж уулзсан. За тэгээд миний одоо зарим үед нь алгасчихсан уулзалтуудад эдгээр маань оролцож ийсэн. Тэр байна уу гэж зургийг харахад байж идэг. Тийм сайхан уулзалт. Үндэ бас нэг хүүхэд насндаа нэг 50 жилийн дараа ирж байгаа юм да. Бидний хүүхэд насод энэ ноосны үйлдвэрт бол салшгүй холбоотой. Энэ ноосны үйлдвэрийн үүх түүх бол бидэнтэй бас яхахгүй салшгүй холбоотой. Одоо ер нь баг 7-оос байна үү тийм ээ. Ер нь 7. Цөмөрөө одоо тэгэл үгүйх чинь нөгөө гүүрний аманд хон хэрэгцгаана. За тэрэнд оролцохоо тэгээ дараа нь ноос угаах үйлдвэрт очиж ээлжинд гарч ажиллана. Угаалганд голдоо. Ялгах руу бидний нэг яадгүй яагаад тэгэхээр лавааз гэдэг ноос хадгалдаг өндөр нүхтэй тэрлүүгээ ойртуулд хүүхдүүд гээд уг нь ч бол тэдний харсан хараагүй өөртөө бас 1-2 шумбаа доошоо яваад үзсэн. Ноосон дондор тийм л байсан. Тэгтээ бас болохгүй л дээ. Тэр хөдөлмөр хамгаалал хэлдэг юмараа болдгоо л байсан баг. Тэгээд ээлжинд явж үзсэн. Ажилчаа ангийн бид нар бол бас зах сухаас амссан тийм ээ. Яг ч 10 жил тогтоол ажилчаа ангийн ээлжинд явж шөнийн ээлж. За өдрийнх нь бол гайгүй. Оройных нь бол бас тийм. Шөнийх нь бол бас бидний хувьд бол чангал байсан. Тэгээ нойр хүрнэ. Хоёр ер нь чирсэн бас нэг ээлжинд нь тийм байсан тийм. Ноосны хатаалгаас гарсан үрзүүр жаахан чигтэй гарах юм бол тэр ноосыг буцаагаад дахиж сэмлээд дахиж хатаалгаар оруулахад тэнд дамжлах дээр л бидний голдоод байна. Тэгээд нэг том тааран дээр бас нэг ноос овоолчхол явна. Тэгэхээр бас энэ одоо томоор хэлэх юм бол эх орны бүтээн байгуулалт, эх орны хөгжлийн юунд бас нэг ажилчаа игнэнд ороод бас нэг 2-3 жил 1-2 сар ажиллаад үдцсэн болсоо. Тэгэхээр одоо бас нэг тэр үеийнхний бас нэг тийм хүмүүжил юу суусан байх. Тэгэхээр сүүлд нь ингээд одоо сургууль соёд энэ тэнд очиод ингээд явах чинь бас цог хэмжээгээр ажилцгаадсан. Ажиллахаажлалтаа бас зүгээрч биш. Бас гайгүй юунуудаар ажилласан юм шиг байна. Ярихад өчтөр ингээд хуурчлаад одоо чи хаана гол юугаа өнгөрөө гэх чинь тэгэл орон нутагт эмнэлгээр энэ манай хүн эмнэлгийн салбараар би болохоор яг ажил дээр биш юм да. Их барилгын нэг салбар материалын үйлдвэрт голдуу ажиллаж исэн. Тэгээд тэргээр ажилласаар байгаа зах зээлээр үүдч одоо зах зээлийн шуурга ихлээл үйлдвэрүүд тарж утраад ингээд энд өртцгөөд энд оролцсон. За тэгэл одоо бусдын адил одоо хүнд хувь заяагаа даатахгүй тийм болсон болохоор бүгдээрээ өөр өөрсдийнхөө хувь заяаг дагаж ажиллацгааж ингэж л өдий хөрцгөөсөн. Тэгээд цөмөрөө одоо бараг 1 жил тэтгэвртэй гарцгаасан баг шүү. Яг бас ажлын нөхцөлөөс хамаарат 1-2 жилийн урд хоон энэ төр байх алсаас үүсвэж байх. Тий. Тэгээд яг эдгээр чинь эдний дүүнэр манай дүүнрийн анги байдаг. Тэгээд нэг уулзахаараа ах эгч нараа ярьж асуудаг, сургалдаг. Тийм л сайхан. Тэгээд чийчсэн одоо бас ингээд нутгийн хүүхэд ингээд бидэнтэй ингэж яваад бидний бас энэ мөчийг ингээд
бичиж үлдээгээд дурсгал болгоод ингэж яагаад л бол одоо их сайхан байна. Баярлж байна. Одоо төрсөн нутгийнхаа одоо энэ сайхан нуур Монгол орны одоо юу ч гэдэг үлээ те хөгс суу. Хүн бол одоо жижиг хууч хөвсгөлийнхэн мэддэг л байсан. Одоо бол ер нь дэлхийгээрээ мэддэг болж шít. Хааваас хол явж исэн хүн гэхлээ гэсэн хаана хоо Монгол. Тэгээд ярих юм бол би тэнд байсан энд байсан гэхээр нь бахархаад би чинь тэрний төрсөн нутгийн чинь хүн штэй гэж хэлж чинь. Тэгэхэд хүртэл ондоо л байт юм. жаргал хуваалцаа ин алтан нөхөр минийдэ уулзахгүй удвал Чи чинь өөрөө тэгж хэлээ асуугаа үстэй. Би юу? Тэгэхээр л хариулсан гэж. Би даваа цэрэн дээр бүх зургууд багын зураг. Тийштэй. Бүх уулзалтын зураг. Тэгээ хоорондоо бичижсэн зохион байгуулалтын бүгдийн нэг PowerPoint бичсэн. Нуугчдаг гэсэн. Мартин амьдрал уужимхан сурахгүй утвал сэтгэл хумдаа Талын цэнхэр нууранда яарын ирлээ томоогүй насны дурсамжаа санан ирлээ хатган цэнхэр нууранда зорин ирлээ хангал насны дурсамжаа санан ирлээ. За бид одоо гэртээ 1975 онд хатгал 10 жилийн 10 дугаар ангид төгссөн нэг ангийн төгсөгчд анд найзууд байна. Тэгээд миний найзууд цаг зав гаргаад сэтгэл зүрхээ зориулаад найз нөхдөд хайрлаж хүндэтгээд өсөлтөн цэнхэр нуурынхаа өндөр учран золохоор уулзсан баярлахаар хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Дахин баярлалаа. 50 жилийн өмнө 18 настай омглон хангал охид хөвгүүд байсан. Хүний бие махбод өтлөхөөс зүрх сэтгэл өтлөггүй тийм болохоор миний найзууд цовлог байгаарай, жаргалтай байгаарай, сайхан дурсамж өвтээгээрэй. Маш их гоё өндөр сэтгэлтэй байдаг юм байна. 50 жил уулзсан найз нөхдөд 5-6 жилийн өмнө уулзч байсан. Найд нөхдөчлээ. Тон сонирхолтой сайхан байдаг юм байна. Намайг 9 дугаарыг орхосон даваад орж иж огш. Манай анги хариуцсан багш байсан. Биеийн төврийн багш байсан. Тэр өнөө хөөцөлтөөр тэгээд манай ангийн нөхдөч бүгдөө спортын бүх төрлөөр хичээлээд цаг золбоотой хөөгдөд байсан. Тэгээд сумынхаас юу сургуулийн аварга төрлөөрийн тэмцээнүүд ирүүл тэргүүлдэг байсан. Би 5 дугаар ангид байхаас эхлээд спорт хөөцөлтөд 9 дугаар ангид байхдаа улсын аваргын тэмцээнд очиж оролцоод спортын мастер нормд хангаж мастер болсон. Я тусгай болдог техник 3 дугаар байранд ороод минутанд бас нормтойн биелж явуулж байсан. 10 дугаар төсөд би сургууль яваагүй. Тэгээд цэрэгт яваад цэргийн 3 жил спортоор хөөцөлтөд дараа нь дордны модны үйлдвэрт очив. Норм ажил хийсэн. Тэгээд тэндээс бас явж оролдож байсан. Ингээд сахилэг хөөцөлтөд манайх зэрэгдээ спортлог болохоор тийм үеийн бүгд их хөдөлгөөнтэй төвчсөн. Аливаа ажлаас би шантрал байхгүй. Яг зоригтой болдож байна. Би чадна гэж боддог. Тэгээ хийдэг. Нэгийн аагээд ингээс хамт явсан нөхдөдөө уулзаа сайхан байна өө. Ингээд 50 жилийн дараа зарим танихаа байцсан. Ингээд тийм байдгийн байна. Бүгдээрээ сайхан цоглог
огтуд хөвгүүд байна. Ингээд таньж мэдж авлаа зармиг олон жил уулзаг болохоор сайхан байна. Дахин танилцаж дахин нэг ангид орсон юм шиг юмж байна. Ангийн багшаагаа одоо юу санагдав юм? Ангийн багш одоо өнөөдөр Орос хэлний багш Бадангар багш маань, Даваад орж багш маань, Арагч багш маань. Одоо олон сайхан багш нарын хүчинд бид одоо эдийн зэрэгтэй хүмүүжлээ сайхан өсөж сайхан ажиллаж сайхан амьдарч яваа. Тэрэндээ бахархаж байна. 65 он 9 сарын 1 Барайдаа багш гэж мундаг багш байлаа бидний 4-р анги төгсгсөн. Барайдаа багш манай хамар хашаанд байдаг байсан. Одоо их л загнуулж их л хайрлуулж өгсөндөө тэр үнд сайхан багш байлаа. Тэр үуч одоо ном унших их дуртай байж. Номол харуул энэ тууж өгүүлэг армаа мараа тэр зузаан номоогээрээсээ тэгэл аавчтай загнуулаад ажил хийсгүйгээл жарландаа өөртөл зүхтаа шарж уншаал тэгэл гүйж явсан юм даа. Одоо ч уцсал ухах юм биш тэгээд. Тэр үеийн хүүхдүүдийн бичиг их гоё 11 номерыг үзгээр бичиж аавсгийг заалгаж илаа. Сайхан байжээ. Тэргүүрээ манай үеийнхэн бол бичиг их гоё та. Үнэхээр гоё сэтгэлдтэй байна. 10 жилийн сургуулаа төгсөөд 75 онд хөдөө аж ахуйн дээд сургуулийн оюун инженери эдийн засгийн ангийг аваад тэгээд 80 онд сургуулаа төгсөөд 80 онд Хөвсгөл аймгийн Оянгийн аж ахуйд эдийн засгчаар ирж байлаа. Тэгж амьдралынхаа анхны гарааг эхэлж байсан. Түүнээс хойш төрд одоо 34 жил ажилласан. Одоо амгалан ахуй аудитын аудитор хийгээд одоо хүртэл ажиллаад явж байна да. За маш сайхан өндөр сэтгэлтэй байна. 1973 онд Галцмын 8 жилийн сургуулийг төгсөөд тэгээд би энд хатгал 10 жилийн ирж 9 сар дугаар ангид суралцаад энэ найзуудтайгаа төгсөөд 75 онд төгсөөд тэгээд 50 жилийнхээ уулзалтанд төрөлцөн ирсэн байна. Ер нь ихэнх нь 50 жил болж уулзж чинь шүү. Ер нь их гоё, их өөрчлөгдсөн байдгийн байна. Ер нь хүний сэтгэлд тэр нөгөө хамт суралцж байсан үеийн дүр төрхөл байдгийн бэ. Тэр 50 жилийн дараа уулзахад маш гоё байна. За, ер нь бол уулзах мөч сайхан байлаа. 50 жилийн дараа төрсөн нутагтаа анги хамт олонтойгоо багын дурсамжаа яриад сайхан дурсамж үлдэхээр уулзж байгаадаа маш их баяртай байна. Бид нар 1-ээс 10 дугаар анги төгсдрөө Эрдэмт багш нарынхаа ачаар Эрдмийг хүртэж ямар ч байсан хэлэндээ түүртэлгүй, тоондоо толгоо өвдөлгүй тодорхой хэмжээнд бүгдээрээ боловсрол эрдэмтсэн сайхан хамт олон билээ манай ангийнхан. Энэ 10 жилийнхээ хугацаанд бид нар хамт олноороо пионер байхдаа тэргүүний бүлэг, бие бэлдэр спортоо хөгжүүлэх тал дээр спорт хөтөлмөрийн нөхөрлийн хамгийн анхны аймгийн хэмжээний анги даваад орж багштай, лавд орж хаалгачтай ийм анги бий болж исэн. Бидний дундаас төрж гарсан спортын мастер дандар, соёлын тэргүүний ажилтан оюун, ардын гавьяач жүжигчин лавд орж гээд бүжгийн спортын эд мастер бидний дундаас гарсан урлаг спортынхаа олон бий. Энэ сайхан Эрдэмт багш нар нь биднэрт зөв боловсрол хүмүүжил олгосны хүч гэж боддгоо. Бид нар их сайхан дурсамж бүтээхээр бүгдээрээ бүр холоос, ойроос зорж ирсэн. За ингээд өнөөдөр энэ сайхан далайн ээжийнхээ хөөнд 50 жилийн өмнө бид нар чинь нэгэн анги сурагчд болж 50 тэрнээс хойш чинь одоо 8 дугаар анги 10 дугаар ангиа төгсгөөд 50 жилийн дараагаар ингэж анги хамтарнараа цугларцгааж бүгдээрээ уулзаж урчирч байгаадаа маш их баяртай байна. Үнэхээр одоо энэ уулзсан тэр цаг үеэс хойш эргэн дурсж яг тэр сурагч авах цагтаа бид нар яаж тоглож наадаж юу ярьж юу хийж байдаг байсан тэр бүхтээ ярин дурсж хахад үнэхээр яг л тэр үедээ утсан юм шиг хүүхэд насандаа очсон юм шиг тийм сайхан сэтгэл биднэрт төрч байна. Ингээд анги хамт олноогоо хараад заримтай бүр одоо 50 жил уулзаагүй явж байгаа дуулсан улсад үнэхээр гоё байд юм байна. Ингээд бид нар чинь эргэж хүүхэд наснда энэ хэдэн өдрийг бас хамтдаа өнгөрөх зогсондоо маш их баяртай байна. Ингээд анги хамт олноороо бүгдээрээ ингэж учирч уулзах энэ сайхан боломжийг бүрдөөж өгсөн найз нөхдөөтэй ангийн дарга Эрдэнэ чимэг, Бат Эрдэнэ, Даваа Цэрэн, Цэрэн Бал
Тэгээд олон хүн байгаа. Манайхан зарим нь ингээд эднэр маань бүгдээрээ тал талаас ингээд сэтгэл зүрхээ нийлүүлцээж байгаад анги хамт олногоо уулзуулж учруулж ингээд бүгдээрээ сайхан далайн ижиг хөвөнд энэ л далайн ижиг хөвөнд бид нэр тоглож анх сурч боловсрч сайхан багш нараараа эрдэм номыг залгаж амьдралын гараагаа энэ далайн ижиг хөвөнөөс бид нэр нисэн одоцгоож тал зөв тийшээ явж амьдралын хөөж явж энэ сайхан Монгол их орнохоо тал зүгүүрт нь харж амьдарч яваад өнөөдөр тал талаас цуглж ирцгээж ингэж уулзаж хүүхэд насандаа иргэн очиж байгаадаа үнэхээр их баяртай байна. За би 1973 онд энэ нутгаас яваад одоо 52 жилийн дараа ирж байгаадаа маш ангийнхаа хүүхдүүдтэй уулзаж сэтгэлээ хуваалцаж бага насныхаа дурсамжийг бүтээж байгаадаа маш их баярлаж байна. Айгу гоё байна. Би бол яг нэг бага насныхаа төсөөллөөр ангийнхантайгаа уулзсан. Ер нь бол яг хүний баганд унган төрх бол байдаг юм байна. Би бараг зарим нь танихгүй байх таа гэд бодож ирсэн чинь ер нь л багаан төрхөөр нь бараг л бүгдийг л таньсаа. Тэгээд их гоё байлаа. Одоо ингээд дурсамж бүтээгээд ирсэндээ би баяртай байна. Манай ангийн одоо ирээгүй байгаа оролцож амжаагүй байгаа хүүхдүүдийг би дахин уулзсандаа хүрэлцэн юм шиг хүсэж байна. Маш сайхан дурсамжтай, маш өндөр сэтгэлтэй байна. Тэгээд Эрдмийн цагаан өргөнд инкри жоохон байхдаа орж суралцж ирсэн андууд маань 50 жилийн дараа энэ төрөлх одоо сургууль дээрээ цомондоо ирээд одоо 50 жилийнхаа тэмдэглэж байгаад маш их жаргалтай сайхан байна. Тэгээд одоо энэ хоёр өдрийн одоо энэ сайхан хөгжилтэй сайхан мартагдчихгүй дурсамжийг бүгдээрээ зүрх сэтгэлээсээ бүгдээрээ сайхан жаргасан, баярлсан, хөөрсөн, дуулсан, хөгжилсэн инээ төөрөөр дүүрэн бэлгсэн ийм сайхан өдөр байгаасай гэж хүсэж байна. Тэгээд найз нартаа аз жаргал сайн сайхан бүхний хүсье өрөөё. Дахиад дараагийн одоо уулзсандаа хүрэлцэн ирэхдээ бас л баяр хөөртэй хөгжилтэй энэ цавлаг хിവэрэ байгаарай гэж найз нартаа хүсэж байна. Та бүхэндээ хайртай шүү. Миний сайхан найзууд үнэхээр зүрх сэтгэлээ гаргаж ирсэн та бүхэндээ маш их баярлж байна. Би их азтай хүн гэж өөрийгөө тооцдгийг. 10-аад нэг ангийнхан гэж явна. 10-ын бэлдээ бас нэг ангийнхан гэж явна. Ингээд би ингээд хоёр ангитай хүн шүү дээ. Тэрэндээ өөрөө бахархдгийн хоёр ангитаагаараа. Насаараа нэгэндээ ангийн хүүхдүүд 2 өдөр 3 өдөр маш сайхан өнгөрч байна. Таньснаас дутуугүй найзууд минь, хамаатнаас дутуугүй андууд минь сайхан баярлаарай. Угтнаас удаан жаргаарай гэж өрөөё. онд анх ардаа сургуулийн алтан босгыг галхан орж ирж нэгэн ангийн нэгэн гэр бүлийн хүүхдүүд болж хүүхэд насныхаа гэрэн цайлган тэр сайхан сэтгэлээрээ тоглож наадаж сурч боловсрч өсөн 21 8 дугаар анги 10 дугаар анги хамтдаа төгсгөөж өнөөдөр 50 жил 52 жилийн дараа өчрөн золгож байгаа энэ сайхан үдшийн халуун мэндийг та бүхэндээ өргөн дэвшүүлье. Хамт олон өчрөн золгохын ерөөл гэдэг нэгэн сайхан дуугаараа та
аюулын мэндчлэг өргөж өгнө. Бүгдээрээ хамтдаа дуулцгаа шүү найзуудаа. Зав гаргаад сэтгэл зүрхээ зориулж найз нөхдөд хайрлаж хүндэтгэж үзэсгэлэн зэнхэр нуурынхаа хөвөн дээр учран золгож уулзсан баярлалаа. Хурц ирсэнд үнэхээр их баярлалаа. Дахин баярлалаа. Би махбат хөтлөхөөс зүрх сэтгэл нь нөтөлдөггүй. Тийм учраас миний найзууд савлаг байгаараа, жаргалтай байгаараа энэ цаг мөчийг энэ боломжийг дүүрэн ашиглаад найз нөхдөд сэтгэл зүрхээ уудлаад сайхан жаргалтай сайхан өнгөрүүлээрэ. Тэгээд сайхан дуурсан зүрхтэйгээрээ өөрийнхөө уран бүтээлээр энэ өдрийн энэ сайхан өдрийг мэдлэгээ хүргэж байна. Тэгээд алга хорвоод амьдрсны мөчрийн энэ уран бүтээл байгаа. Би эрхэлж өссөн өргөөндөө дууган хадах төрсөн ээжийн зөөлхөн бүвэнд ойроо донтох төрсөн эцгийн дулаахан хайранд эрхэлж нялхах төрсөн эгчийн цовоохон нээдэнд санаж сэрэх гэж төрсөн юм аа. Намайг эцгийн тавханд тулган дагалт огтсон юм ээжийн хоёр мөн үлээн сүйтэй огтсон юм цэцэгт ногоон дэлхий цээжиндээ тэршигтсэн юм цэнхэр тэнгэртэй орчлонд алтан аргамжаар мөхөлсөн юм аа. Буурал хорвогийн тоосонд дарагдхал гэж ирсэн буянтай буурлын голомтонд сүгдхэл гэж ирсэн нар нааслам хайранд эгтгэл гэж ирсэн намтар түүхэн улбаанд мөр нэмэх гэж ирсэн юм аа. Аавын гэрийн хойморт амьдын жаргалм нүлцсэн алдраа бахан насны минь гигэн хар соёлсон эрх танхилхан хайр мөн ээжийн ингэрт үлдсэн инхри хайрын соёо цэцэг бодон дэлбэлсэн ханагар Монгол дэрийн хайрын амтанд бядуурч хатуутай зөөлөнтэй амьдралын давсан дул бүдэрсэн сүүдэртэй нартай амьдралын жаргал зовдон чандуурч сүн сасалтай харгуудаа дуун дуурь тайтгарсан туурга тусгаар Монгол түмэндээ тулгийн чулуу шугурын хүүгээр бүлнэмсэн түүхэнд мөнхрөх гавьяа байгуул өгч түмэндээ үнэлэгдэж хайраар сагнуулсан олон танигсан алдартан болоогүй орон гэртээ хатан мэдээлэгдсэн улсад үнэлэгдэж одон зөвөөгүйч урагтай үнэлэгдэж цол зүүсэн бэрээ хин нэгний мөрийг түшээд
чимээгүйхэн сууж тайвтрах дуртай хайртай бүхнийхээ сэтгэлд харуулслын гоног гомдны манан татгуулгыг цэвэрлдэг хэл замжаагүй хийж дуусгаагүй лээ заавал гүйцэх хүсэлтэй хар хоргүй гэгэн цагаахан мөрөөдөл хөдлөөстэй аав ээжийн эх охин ах эгчийн хайртай дүү амраг канда лусын дагн алдраа өрстэй авралын бурхан ийм л нэгэн монгол ээж энэ хорвоод амьдарч явна их шиг яруу хүний орчлон өөрийн дууга өргөж явна олон зууны зузаан түүхтэй амг бардам Чингисийн удам гэдгээ одор хэстэй огторгүй тэнгэрийн доор амгшил шүлэг хоёроо зарлан тунхаглах гэж амьдэрсэн би. Дайн дэлхий цуутай дайчин хааны удмыг залгуулсан цэсэн монтхайн өргөлжил гэдгээ цэцэгт ногоон талтай Цэлгэр Монголын цээжиндээ сэтгэл шүлэг хоёроо сэлж үлдээх гэж амьдэрсэн би. Хүний амьдралын жаргал зовлон хэмцхийн аргагүй юм хөвөрч өнгөрөх он жилүүдийг ч буцаахын аргагүй юм ойлох хинээхийн үн цэнийг дэнсэл чадсангүй уйдахын зовгийн амьдралаа дүгнэж чадсангүй алаг хорвоод амьдарч өнгөрүүлсэн онжилүүдээ дурсамжинд дүлдээгээд амьдлын алтан аргамж суларч тайлагт хийн дэрсэхэд мөн хөх тэнгэртэй алсын одвол царвнаа би мөөгөн хүрээ тэнгэртэй атг шороовол шингэнэ би алаг алтан дэлхийд хүмүүн заяалсан юмнуудыг нэ алаг хорвоод аялах дуутай амьдэрсэн юм учрынэ аяа хүмүүний амьдрал алтан нар шиг гэрэлтэй байгаасай аялах дуу шиг уянгатай байгаасай хүсэл минь биелэх болтугай хураа Мартагдсан дурсамжийг гаргачгүй цаг хугацаа ил гаргадаг гэлтэй. Төрлөх сургууль багш нарынхаа түүх намтраар бахархаж хэргүй тунгалаг хүүхэд насны гэгээн мөчийг эргэн санаж сэтгэл оюунаараа 1975 оны уйхан цэнхэр өдрүүдэд эргэн очжээ тэд. Халамж тахны төшиг тулгуур хайртай үрсийн аав ээжүүд ач зээ нарынхаа эмээ өвөө эх орныхоо хөгжлийг бүтээлсэн бүтээгчд бол 10А 10Б ангийн охид хөвгүүд билээ. Тэд эргэн дурсагдах дурсамжаа ийм хүү дурсам санж байна. Сайхан дурсамж бүхэн санаанаас гардаггүй жамтаа. 1965-аас 1975 оны тэр дурсамж нь эрдэмт сурах хүсэл бадарсан багнаас ойр насны ирмэгдээр ирсэн ажил хөдөлмөрт шамдсан хайрын захиатаа онцлууд хөөрнө. Альва тулгуурлын асуудал шийдэж байх үүрэгтэй 18 дахь төсөлтийн үгийг хэлж байх үүрэгтэй ангийн дарга байхгүй бид одоо яах юм бэ? Өнөөдрийн уулзалтад зохицуулж байх үүрэгтэй холбооны инженер мэргэжлэр дүрсэн Эрдэнэтийн баян өндөрөн ороод ажиллаж байсан түүхтэй Ахмад инженер Эрдэнэ чимэг таныг ангийн даргын албанаас чөлөөлөх их алга насаараа бид нэг ангийн хинч Эрдэнэ чимэг та манай ангийн гүрдэн даргаа. Баатрын тандар тогоо залгасан ширээний найз басуулаагүй ов нэгтээ онжав сасан дээр төрсөн юм шиг бөөн ахвалж жигүүртэй юм шиг хурдан нисэх суртан мастраа 9 дугаар ангид сургуулийн бахархал 50 төгрөгийн цалинтай бидний үеийн саятан Америкт үйлддэг нүүдлийн шуухай амарч буух эрүүр нугасаа ангийн бидэндээ хууч хөрөх анд найз асуулт ихэдвэл нүлс унгах уйхан сэтгэл хилийн зэрэгт албаасан онц хэлчин биатлоны тэмцээнд болгоор дурлцсан гулгалт түүнд бий. Гулгаж явахдаа хань оюунтайгаа танилцсан түүхтэй юм түүнд юм бүхэн байгаа зөвхөн өөрөөс нь асуух ёстой халуул хэлнэ. Сартж ирсэн дүгэлдохын хөлн хөөрхөн донцдох бүр зовоо багангийн мисэ инээд башил дүүрэн бэлсэж одоохон Иран хөвсөг урлаж явсан урангоо Эрдэнэтийн өдрийн нэг хэмэлсэн бүсгүй
Уралсан хийсэн нуугт нь ханх хүрч мэднэ. Дуучин бүгэн нүдэн тарагдаж болж мэднэ. Батэрдний анхаарал төвлөрвөл өнгөнд орно болохгүй. Даваа юм тэнд байгаагүй өөрөө мэднэ. Орсын холбооны улсын орны эзэд бакалаврын зөвлөлтийн инженер, Монголын барилгын салбарт чадварлаг гаргын инженер, Америкт очин магистр хамгаалсан оюулын инженер, дундаа хаяа хатгалдаа айлчилдаг. Хоёрлын цагаан толгой бүргдээ. Дуурмага харахаараа өнгөө зохиод гоцоостой. Давны дуулахаараа уран шилний салбартны дугуй дурсан жаргалттай. Уулзаж баярлахаараа аппарата хийнгүй уцаг намдахгүй айд өрч мэдэхэ том зүрхэ. Ихтэй айлтгүй хороо андуургүй итгэлтэй нэгэ. Үчигч бол онцмэргүй. Цэрэн бол хатгалын үйлчин бүсгүй. Их сургуулийн усны ангийн оюутан бүсгүй. Их талхтын бэр манай ангийн бэр атгсан цэцгэн гартан намилдаг уран бүсгүй. Хайрлсан хайрын хорвоо нэлхэрд зун хэлтэй. Завхнаас их авч хатгал шингэсэн. Зайдуу холон уулын тунгалаг орхоо. За тавилангаар бидэнтэй холбогдсон. Завхны биш хатгал их болсон. Манай ангийн бэр бүр манай ангийн бэрээ. За ингэхэнтэй бол одоо би маш их баярлж байна. Манай ангийнхан ингээд би ажил харж байхдаа бүгдээрээ сайхан явхаатай сайхан. Ер нь одоо байгаа наснаас залуу юм бүгд харагдах. Эдрийг хараад би маш их баярлж байна. Эдгээртээ би бас ажил хөдөлмөр амьдралд нь хамгийн сайн хүсэ. Ангийнхаа их төвүүдэд хандаад хэлэхэд та нар минь эрүүл их саруу сайхан байгаарай. Олон ачтээ өр хүүхдүүдэд тойруулаад урт удаан наслаарай. Сэтгэлчлэн сансан 9 хүсэл нь тэгш дүүрэн байж гэж хэлээ дөө. Бидний одоо нэг үе болсон. Бидний хамт олон бүгдээрээ эрүүлэнх байж аз жаргалтай сайн сайхан байхыг хүсье. За уулзалтантай ирсэн ангийнхаа хамт олонд эрүүлэнх байж урт удаан наслаа гэж өрөөё. Ангийнхандаа хандаад одоо ингээ сайн сайхан явж байгаа бүгдээрээ тэтгэвртэй гарсан олон ач зээтэй ингээд өнөр өтгөн болсон байна. Ингээд цаашдынх нь өөрөө хөдөлсөө өнөр өтгөн болж урт насаж удаан жаргаж заяан тэгш зам тэгш явах. Дардан байх болтугай гэж хэлээё. Хамт олон мөн эрүүлэнх сайн сайхан байж урт удаан насаж эргэн уулзсаж байхын тэр өрөөлийг та бүхэндээ өргөн дэвшүүлье. Та бүхэндээ хайртай шүү. Жаргал хуваалцаа андгийн автан нөхөө уулзахгүй удвал бисээ сандаг уул шиг сайхан нөхөд гэж байдаг нариган хөгжөөнтэй хаяа уулзахаар нартын амьдрал уужимхан болдог нариган хөгжөөнтэй хаяа уулзахаар нартын амьдрал уужимхан болдог. Сурахгүй утвал сэтгэл хумдаа суурах шиг гээтэй нөхөд гэж байдаг
дагуулаа амьдрчээ явхаа батмаар горчлон хайрламар болдгоо зүдэрхийн цагт зовлон хуваалцаа зүрхний хитэн анд минь орчдон жаргал хуваалцаа амьдрын алтан нөхөд минь хэн рүүгээ атушиггүй химор сэргээсэн нөхөд гэж байдаа мөрөө түшилцээд хаяад олбтаад монгон дарсч амттай орчдон жаргал хуваалцаа амьдрын алтан нөхөд минь зүрхний хитэн анд минь орчдон жаргал хуваалцаа амьдрын